За өнөөдөр бидний урилга хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ оролцсон оруулж аваад маш их баярлж байна. Энэ 5 дугаар сард Монгол Узбекистаны жижиг дунд бизнес үйлдвэрлэлд зориулсан ийм роуд шоу болох гэж байгаа юм билээ. Тэгэхээр энэ аргын хэмжээний талаар та эхлээд бас баг зэрэг мэдээлэл өгөх. За ер нь бол роуд шоу анх зохион байгуулах санаа бол би манай компани өөрөө жижиг дунд үйлдвэр эрхлэгч. Тийм болохоор Төв Азийн зах зээл рүү бид нар бол одоо тухайн газрын зах зээлийг бол бид нар сонирхоод тэгээд ер нь бол яагаад заавал ганцаараа гарах хэрэгтэй ингээд тэгээд одоо жижиг дунд бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгчтэйгээ одоо хамтдаа одоо Төв Азийн зах зээл рүү гарья гэдэг одоо урайндор одоо энэ ажил төслийг бол хэрэгжүүлээд явж байгаамаа. Тэгэхээр хоёр орны ерөнхийлөгчтэй хувьд бол нэг жил араас одоо харилцан юм төрийн альчлуудыг бол хийгээд үүнээс хойш худалдааны датанаас харахад ч гэсэн ерөөдөө хоёр орны одоо худалдаа бол харьцангуй нэмэгдсэн юм дүр зурагтай бол харагдаж байна л да. Тэгэхээр ерөөдөө сүүлд ч гэсэн бас монголчууд одоо Төв Азиад бизнесээ тэлэх энэ чиг хандлага бол эхлээдгүй ажиглагдаж эхэлсэн байгаа. Тэгэхээр та яг одоо Узбекистанд бизнес эрхлэх ямар одоо таатай байдлуудыг санал болгож байгаа талаар бас 2024 2025 онд хоёр улсын ерөнхийлөгч нар бол одоо уулзалт хийгээд дээрэс нь санамж бичгүүд дээр бол гарын үсэг зурсан байдаг. За санамж бичгүүд нь болохоор худалдаа эдийн засаг, хүнс хөдөө аж ахуй, тээвэр логистик, аялал жуулчлал, боловсрал, хөрөнгө оруулалт гэсэн чиглэлээр бол санамж бичгүүдийг бол зурсан байдаг. За Узбекистан улс болвол нийт 38 сая хүн амтай 4.4 сая метр квадратад оршдог. За нэг усандаа бол Монгол улстай харьцуулах юм бол 11 дахин одоо хүн амын нэгтрэлтэй одоо улс байгаа. Манай Монгол улс болохоор 3.5 сая хүн амтай 1.5 сая метр квадратад бол одоо оршин тогтнодог байх нь. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол Төв Азийн улс болох Узбекистан улс маань илүү одоо гадаад хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрал одоо улсаасаа бодлогыг бол маш одоо таатай нөхцлүүдийг бол бий болгож байна. Жишээ нь гэх юм бол Узбекистан улс маань 20 гаруй одоо чөлөөт бүсүүдийг одоо явуулж байна. Тэр 20 гаруй чөлөөт бүс нь бол нийт 5 улсын хилтэй бол залгагддаг Узбекистан улс маань. Тэгэхээр тухайн одоо нөгөө хөрөнгө оруулалтаас хамаарат 300 мянгаас 10 сая хүртэлх одоо хөрөнгө оруулалт хийснээр одоо гайлын татвар байхгүй, нөөтийн татвар байхгүй, газрын татвар байхгүй, нөөт татваруудын юунаас бол маш сайн хөнгөлөлт бол одоо чөлөөт бүсүүд дээр эдлүүлж байгаа гэсэн юм таатай бас мэдээ бас байгаад байгаа. За мөн бидний одоо яагаад Узбекистан улс руу бид нар одоо зорих ёстой юм бэ? Яагаад энэ зах зээл одоо Монгол улсын одоо илүү бизнес эрхлэгч болон одоо үйлдвэр эрхлэгчтэй яагаад Узбекистан улс бид нар зорих ёстой бэ гэвэл нэгдүгээрт бид нарт хүн амын нэвтршил маш өндөр байна. Хөгжиж буй улс, гуравдугаар гэх юм бол хоёр улсын ерөнхийлөгч маань бодлогын төвшөнд бол MIO зурж бодлогын төвшөнд хамтарч ажиллах санамж бичиг зурснаар одоо биднэрт илүү их таатай одоо бизнес эрхлэх илүү таатай боломжийг бол бас олгож өгсөн гэж харж байгаа. Би буруу санааг бол яг Монгол Узбекистан хоёулаа далаад гарцгүй орн гэж бол харж ирсэн. Тэгэхээр ер нь яг хоёр орны үед яг экспорт, импортын ямар одоо бодит боломжуудыг анзаарч харж болохоор бол. За манай Узбекистан улс Монгол улс маань одоо нийтлэг хідэн одоо шинж чанарууд бас байгаад байна л да. Хоёр улс маань хоёулаа одоо далаад гарцгүй. За өв соёл, түүх соёлоороо бас нэг туурахтан улс байгаад байна. Тэгээ хүндэтгэл зочломтгой ард түмэн бас байгаад байна. За үндэсний соёлын онцлог бас ижил байгаад байгаа. Тэгээд мөн эдийн засгийн хувьд одоо хөгжиж буй орн гэдгээрээ бол нийтлэг шинж чанарууд бол анзаарагдаж гарсан байгаа. За тэгээд бид хэд яагаад Узбекистан улсыг ер нь зорих шалтгаан нь болохоор мэдээж түрүүн хэлсэн чинь татврын болон таатай нөхцлүүдийг бол Узбекистан улс маань өөрсдөө бизнес эрхлэгчтэй тавиад өгсөн байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бол 15%, нөөтийн татвар нь бол 12%. Гэхдээ экспорт хийж байгаа үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниудтай бол 3-аас 10 жилийн бол чөлөөлөлтийг бол олгосноор одоо биднэрт бол илүү бас давуу тал харж ийн гэж гарч байгаа. Тэгэхээр таны хувьд бас бизнес эрхлэгчхүний хувьд ер нь Монголд одоо бизнесийн орчин хэр байгаа гэж дүгнэх бол одоо бас Усыг хурлын хэд хэдэн бизнесүүдэд хамааралтай хуулийн төслүүдийг бол хэлцгээр байгаа. Тэгэхээр та ер нь ямар хүлээлттэй?
За мэдээж бизнес эрхлэл Монголд бол бизнес эрхлээд одоо 2009 оноос хойш бизнес эрхэлж байгаа. Татврын одоо бодлого нь хатуу, чанга, нөөтийн татвар одоо маш их өндөр хэмжээтэй, нийгмийн даатгал нь бас өндөр хэмжээтэй байдаг. Тэгэхээр бизнес эрхэлж байгаа хүн болгон бол энэ одоо асуудлыг ярьдаг байх. Гэхдээ бидний хувьд бол одоо зах зээл одоо бидэрт бол маш хумигдмал байгаад байгаа учраас дараагийнхаа улс орнуудыг бид нар бол зах зээлийг судлаад, боломжийг нь судлаад одоо дэлхийд гарах ёстой гэж одоо харж байгаа. За тэгээд манай Узбекистан Road Show-ны 5 сарын 7-оос 5 сарын 12-ны хооронд Узбекистан улсын Ташкент хотод 4 өдрийн арга хэмжээгээр зохион байгуулагдах болно. За төрийн байгууллагуудаас гэх юм бол гадаад хэргийн яам, Узбекистан улсад суугаа элчин сайдын яам, хүнс үдэ аж ахуйн яам, хүнс үдэ аж ахуйн хөнгөн үрдийн харьяа, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан бас бид нартай бас ингээд хамтраад ажиллаж байна. За хувийн хвшлээс гэх юм бол хүнүү ойр маань бас бид нартай хамтраад ажиллаж байгаа. Тийм болохоор бид эндээс бол нийт 40 гаруй аж ахуйн нэгжүүдийг авч явахга бүртгэл ажил эхлээд явж байна. Бэлтгэл ажил бас нэлээд хангагдаад явж байгаа. За Узбекистан талаасаа бол 60 гаруй аж ахуйн нэгжүүд хамрагдана. Ямар төрлийн бизнес эрхлэгч хамрагдах вэ гэхээр бид нар эндээс авч явж байгаа 40 аж ахуйн нэгжидээ таарсан одоо эндээс сонирхож байгаа компаниудтай илүү одоо матч болох ижил сонирхолтой байгаа компаниудыг одоо уулзуулах юм арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэгэхээр Узбекистаны энэ форумд 40 орчим аж ахуйн нэгж оролцсон гэж таас хэлээ. Ер нь эдгээр компаниудад ямар бодит боломжууд энэ арга хэмжээ бий болох вэ? За нэгдүгээрт бол бид нар бизнесийн холболтыг бол харж байгаа. Экспорт, импорт те хоёр улсын бизнесийн хамтын ажиллагаа хэрхэн явах гэдэг дээр нэгт холболтыг бол хийхийг зорж байна. За хоёрдугаар гэх юм бол экспортын боломж. Бид нар жижиг дунд үйлдвэрлэлийг одоо тодорхой хугацаанд маш их хөгжүүлсэн байгаад байгаа. Тэгэхээр экспортын боломжуудыг бид нар бас нээж өгөхөөр бас энэ Road Show-ныхаа бас нэг зорилго нь болоод ажиллаж байна. За гурав дахь нь гэх юм бол хамтын түншлэл байгаа. Хамтын түншлэл гэхээр хоёр улсын хоорондох одоо хамтын ажиллагаа, агентлаг болон төр хувийн хвшлийг хамтарсан юм одоо түншлэлүүдийн үйл ажиллагааг сайжруулах бодлогоор нь одоо бодлого нь гарцсан байгаа бол тэрийг одоо үр дүнтэй хэрэгжүүлэе гэдэг дээр юм 3 том юм зорилтыг тавьсан ажиллаж байна. Тэр эрхлэгч Узбекистанд айлчлахад яг тэнд одоо бид Ташкентад өөрсдийнхөө одоо элчин сайдын ямыг бол байгуулж ирсэн байгаа. Тэгэхээр ер нь бас энэ нь хоёр орны харилцаа хэр хурдан болгож чадчихээн. За өнөөс гадна нэмээд суухад Узбекистаны бизнесүүд ер нь Монголд бас орж ирэх одоо сонирхол таны хувьд хэр байгаа гэж харж байгаа. За мэдээж хоёр орны хамтын ажиллагаа эдийн засгийн худалдааны өсөлтөөс харахад бол Узбекистан улсын бизнес эрхлэгчд бол Монголын зах зээлийг бас маш их сонирхож байгаа. Ноос ноолуур, арьсан бүтээгдэхүүн, мөн махан бүтээгдэхүүнийг бол экспортлох одоо сонирхолтой байдгаа бидэрт бол илэрхийлсэн. Яагаад гэвэл Узбекистан улс маань өөрөө 38 сая гаруй хүн амтай. Үндсэн хоолных нь одоо түүхийн эд нь бол махан бүтээгдэхүүн байдаг. Тийм ч учраас 2024 онд махан бүтээгдэхүүн экспорт бол нэг дахин бараг 24 25 онд бол одоо нэг дахин бараг ингээд борлуулалт бол өссөн дүнтэй бол харагдаж байгаа.